Өглөөний мэндийг хүргэе монголчуудаа Eagle News List өглөө хөтөлбөр интер номын эхлэлгүүр дээрээс үргэлжлэн үзэгч танд хүрч байна. За өнөөдрийнхөө сурвалжлагаар гадаад хэлний тойл бичиг болон сурах бичгүүдийг танилцуулах нээлттэй хаалганы өдрөлгөөс дараагийнхаа мэдээллийг бэлтгэлээ. Ингээд бидэнтэй хамт агаарай. Бидэнтэй хамтаага үзэгч та бүхэнд баярлалаа. За бид хөтөлбөрөө интер номын эхлэлгүүр дээрээс үргэлжлүүлэн үзэгч танд бол хүрч байгаа юм. За тэгэхээр интер номын эхлэлгүүр дээр бол гадаад хэлний тойл бичиг болон сурах бичгүүдийг танилцуулах нээлттэй хаалганы өдрийг бол зохион байгуулж байгаа юм. Бид үүнтэй бас холбогдуулаад Монсуудар хэвлэлийн газрын гадаад хэл тойл бичгийн редакцийн эрхлэгч оюун та үзэгч та бүхнийг бол уулзуулаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна тэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн бас зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар манай үзэгчдээс хуваалцвал. Өнөөдрийн бидний нээлттэй хаалга үйл ажиллагаанд хамгийн гол нь хүмүүст бид нар мэдээлэл хүргэх зорилготой байгаа. Тэр нь болохоор одоо жишээ тойл бичгийн стандарт гэж яг юу юм бэ? Байгууллагаас гаргасан тойл бичиг, хувь хүний гаргасан тойл бичиг хоёр юугаараа ялгаатай юм бэ? Тэгээ бас хүмүүс оюутан сурагчтай аягүй их гадаад хэл сонирхож сурдаг болсон. Тэгээ гадаад хэлийг яаж хурдан сурах юм бэ те? Тэгээ тэрэн дээрээсээ дахиад гадаад хэл сурахын ер нь ач холбогдол нь юу юм бэ гэсэн иймэрхүү сэдвээр бид нар ярилцлага хийх гэж байгаа. Тэгээд энэ ихтгэл дээр бид нар хамгийн гол нь бид нар ингээ гол үүрэг гүйцэтгэх биш бас оролцогч нар гол үүрэг гүйцэтгээд сонирхсан зүйлээ бүгд ингээ асууж лавлах тийм боломжтой байгаа. Тэгвэл яг байгууллагаас гаргасан тойл бичиг болоод за хувь хүнээс гаргаж байгаа тойл бичиг хоёр юугаараа ялгаатай юм бол? Одоо жишээлбэл манайх болохоор гадны Оксфорд, Англиас Оксфорд, Германаас Понс гэдэг ингээд Хятадаас болохоор Commercial Press гэдэг ингээд тойл бичгээр алдартай тийм компаниудтай хамтарч аль биесээр хамтарч ажилладаг. Тэдний ингээд хамгийн гол онцлог нь болохоор одоо жишээл хэрэглэгчтэй хамгийн гол нь дөхөм байдаг. Тэр нь болохоор жишээлбэл ингээл нэг үгэн дээр гэхээр одоо жишээлбэл хувь хүний толнууд болохоор бүгдээрээ нэг үгийн ард ингээд аягүй олон үг ингээд суулаад бичсэн. Яг тэр олон үгнээс яг аль үгийг сонгож ямар үед хэрэглэх юм бэ гэхэд аягүй мэдхэд аягүй хэцүү хөндрөлтэй байдаг. Тийм болохоор манайх дээр болохоор ингээд бүгднгийн одоо жишээлбэл ингээд энэ үг нь яг энэ тохиолдолд энэ үгийг хэрэглэнэ, энэ тохиолдолд энэ үгийг хэрэглэнэ гэдэг ингээд бүгднгийн ингээд контекстыг нь цуг өгцөн. Тэгээд дээрээс нь энэ үгийг яг энэ жишээнд иймэрхүү жишээн дээр яг ингэж ийм утгаараа орж өгнө гэдэг ингээд тайлбарлагдсан байдаг болохоор энэ болохоор яг жинхэнэ нэг тойл бичгийн стандарт гэж энийг хэлээд байгаа юм л та. Хамгийн гол нь хэрэглэгчдэд хэрэглэхэд илүү дөхөм гэдэг утгаараа стандарт гэж яриад байгаа юм. Тэгэхээр бас тойл бичигт маань тодорхой бас стандартыг бас зааж өгсөн байдаг юм гэж ойлгож болох уу? Тий. Одоо жишээлбэл гадны тойлнуудыг болохоор бид нар ингээд яг тэд нар чинь өөрснөө яг стандартаа ингээд баримтлагдсан болохоор бид нар яг тэрнийг ингээд зөв орчуулад хийхэд бол илүү амархан. Харин бид нар өөрснөө одоо жишээл Монгол толгойтой Монгол гадаад Монгол англи Монгол герман гэдэг тойлнуудыг гаргахын тулд бид нар өөрснөө бас яг тэр стандартыг баримтлах ёстой. Тэгжээч одоо жишээ нь хэрэглэгчдэд илүү тойл бичгийг ашиглахад илүү хэрэгтэй болно гэсэн. Тойл бичиг гэдэг чинь зөвхөн үг хайхын үндэс биш байхгүй юу? Одоо яг жишээл энэ үгийг бид нар энэ өгүүлбэрт яаж хэрэглэх юм бэ гэдгийг яг ингээд жишээгээр ингээд оруулаад өгсөн. Одоо жишээл амтны юу байх юм бол ингээд нэг салбар заалтуудын бүгдийг нь оруулаад өгчдөг байхгүй амтан одоо юу гэдэг антом психолог гэх тэгэхээр энэ үгийг психолог дээр ингэж хэрэгэлдэм биш үү гэдэг ингээд хүмүүс мэдээд авчдаг. Тийм болохоор бид нар одоо ингээд Монгол гадаад толнуудаа бүгдийг нь яг энэ олон улсын стандартын дагуу ингээд хийж эхэлж байгаа. Тэгээд эхнээсээ ингээд гараад эхэлж байгаа. Тийм болохоор яг ингээд стандарт гэдэг маань бусад хувь хүний хийсэн тойлыг утгад хамаагүй нөгөө хэрэглээ аягүй сайтай гэсэн үг байхгүй. Стандарт гэдэг нь болохоор хүмүүс одоо юу гэдэг нэг ингээд нэг бүр ингээд нэг дүрм журм гэдээ бас ингээд ойлгоод байдаг. Тэр нь болохоор хүмүүс бид нар зүгээр л одоо өөрийгөө ингээд хийж байгаа хүмүүс маань өөрийгөө хэрэглэгчийн оронд тавьж үзээд одоо би хэрэг хэрэглэгч байх юм бол яг ямар байх хэвээр юм бэ? Надад яавал илүү дээр байх уу гэдэг тэр талаа ингээд бодоод хийх юм бол айгүй яг тэр чинь жинхэнэ өөрөө эцээ стандарт болж гарч байдаг байхгүй. Та бас өөрөө ингээ одоо тойл бичиг гаргадаг хүнийхээ хувьд бас манай үзэгчид бас гадаад хэл сурахад бас яаж сурах уу ер нь тэр зөвлөгөөг өгвөл. Одоо жишээлбэл би болохоор яг ингээд герман хэл анх эхэлж сурч герман руу явж исэн байхгүй. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд эхлээд би шууд ингээд герман дуу сонсонгуудаа шууд би энэ ямар гоё хэл юм бэ гэж бодоод тэгээ шууд одоо сонсонгуудаа тэр хэлэнд ингээд дурлж исэн. Хамгийн гол нь тэр хэлийг сайн сурахын тулд эхлээд дурлах хэрэгтэй. Тэгээд бүр ингээд хайртай байж ич тэгээд тэр чинь өсөөлтөд бүр ингээд сайн сураад ирэхээр ингээд зүүдэлдэг болдог. Зүүдэнтэй ингээд германаар ингээд одоо германаар ч юм уу англиар ч юм ингээд ярьдаг болдог байхгүй юу. Тэгэхээр хамгийн гол нь тэр хүмүүс маань хэл сурж байгаа хүмүүс маань
тэр хэлэнтэй дурлах ёстой тий тэгжээж одоо сэтгэл чинь ингэж тэр хэлийг сурахад ингэж тэмүүлжиж тэр хэл аягүй сайн сурна. Нэгдүгээр тийм хоёрдугаар бас ингэж хэл сурж байгаа хүмүүс маань ерөөсөө ичиж болохгүй. Ичгэл юм бол тэгэл одоо жишээл энийг ингээл дуудчих юм бол энэ ингээл буруу болчих байхтай хүмүүс намайг шолох байх гэх юм бол тэгэл чи ерөөс сурч чадахгүй гэсэн үг байхгүй. Хинэж өмнө хамаагүй ичихгүй тэрнийг ингээд байнга оролдож ярьж мэдээж багш нар ч байгаа те хэл заадаг багш нар ч байгаа тэр хүмүүс чинь ингээд чамайг буруу хэлэх юм бол буцаагаад ингээд зөвтгчиж чи идэвхтэй ичихгүй байж хэлийг айгүй хурд сайн сурна гэсэн үг. Тэгээд дуудлага дээрээ ч гэсэн мэдээж тийм байна те одоо жишээл англи хэл ихтэй чинь айгүй хэцүү дуудлагатай шүү дээ те ингээд одоо яг бичсэн шигээ дууддаггүй тийм юм дээр чинь ингээд ичгүүгээр бусдын өмнө тэрнийгээ хэлээд тэгээд нөгөө мэддэг хүмүүс маань тэрнийгээ ингээд засаад ингээд явах юм бол айгүй дуудлага айгүй сайтай болно. Тэгээд хамгийн гол нь хэл сурахад ер нь бол айгүй хөдөлмөр шаарддаг. Зүгээр нөгөө нэг толгой биш зүгээр хөдөлмөр шаарддаг. Өдөр шөнөгүй тэрнийгээ ингээл үгээ цээжлээд хамгийн гол нь үгээ цээжлэхдээ би бас нэг ингээд миний хэрэгжилж байсан арга болохоор одоо шууд ингээд гадаад үгээ ингээд нэг талтаа бичээд тэгээд артталт нь ингээд гадаад үгээ бичээд артталт нь монгол үгээ биччих юм бол нөгөө хүмүүс шууд ингээд хараад яг толгоонд чинь ингээд тогтдгоо. Тийм болохоор одоо нэг талт нь ингээд цаасныхаа нэг тал гадаад үгээ бичээд нөгөө талтаа ингээд монгол үгээ биччих юм бол гадаад үгээ ингээд харангуйта шууд монгол үгээ ингээд бодож эхэлдэг байхгүй юу хүн чинь энэ чи юу илээ гэд тэгэнгүүт чинь тархинд чинь яг нөгөө артланд байгаа монгол үг чинь ингээд дуудагтаад тэгэх юм бол аягүй сайн урдан тогтоож чаддаг. Бид өргөжлүүлэн герман хэл сонирхдог, мөн герман хэл сурахыг хүсэж байгаа залуучуудад дуулах нэг бас таатай мэдээ байна. Тэгэхээр бас герман монгол төлөвчид маань бас өөрөө захим хэлбэрээр байршилсан байгаа. Тэгэхээр бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид авахаар герман хэлний редактор Янжмаатай уулзаад байна. Өдөр минь. За сайн байна уу. Манай герман монгол төлөв маань анх 2008 онд цаасан хэлбэрээр гарсан байгаа. Энэ олонгууд 12 оны 10 сард болонгууд цахим хэлбэрээр буюу iOS үйлчилгээний систем дээр гарсан байгаа. Энэний давуу тал нь болонгууд та iPhone юм уу iPad-тай байгаа тохиолдолд энийг өөрийнхөө гар утсан дээр iPad-н дээр шууд суулгаж авах боломжтой. Үүний хувьд $19 байгаа. 95,000 үг тэрчгээрээ орсон. За тэгээд хэлний дүрмүүд бүгдээрээ орсон байгаа. Хэрэглээний хэл зүг одоо яг л тэр тойл цаасан дээр яаж харагддаг гэсэн тэр яг цахим хэлбэрт ингэж харагдаж байгаа. Энэ олонгод авч явахад авсаархан одоо хаанч ажиллаж болно. Тухайл энэ юу гэсэн үг гэхээр та интернеттэй орчинд энийг татаад авсан бол интернетгүй газар ч үсэ ажиллах боломжтой гэсэн үг. Apple ID-тай байх хэвээр өөрийн Apple ID-ийнхаа тусламжтайгаар гэхдээ ID-га та энэ хаяа олонгод хаяа та юутайгаа холбох хэвээр өөрийнхөө аккаунттай холбох хэвээр. Ингийн тулд та энэ дээр өөрийн дансны мэдээлэл хаяг одоо нэр ус бүх мэдээлэл зөв өгсөн байх хэвээр. Ингэж таны данстай холбогдсон тохиолдолд та шууд юу руугаа ороод App Store руугаа ороод Monsotor Pons гэд хайгаад оронгууд угаасаа ингэж нэг айконд байгаа гараад ирж байгаа. Тэгээд одоо юунуудын танилцуулгыг уншиж үзээд тэгээд энэ buy гэсэн бичиг гарч ирнэ. Тэрэн дээр нь дарангууд үнэн гарч ирнэ. Тэнгүүд таны Apple ID-г асууна. Тэгээ ID-гаа өгөөд пассвордаа өгөнгүүд таны шууд аккаунттай чинь зөв холбогдсон тохиолдолд шууд татагдаж эхэлнэ. Тэгэхээр таны данснаас $19 шууд автоматар хасагдаад толчин таны утсан дээр суугдана гэсэн үг. Тэгэхээр бас нээлттэй хаалганы өдрөлгөөр мөн Аз хэлний сурагчдыг бол дэлгэн тавьсан байгаа юм. Бидний яг урд бас Японы хэлний сурагч харагдаж байна. За энэ одоо бас ямар ч үедээ сурагч байнлах мэдээлэл өсгөрвөл. За энэ Миннано Нихонго гэдэг Японы хэлний сурагч нь Японы Сүри корпорацтай хамтран тэр компани албан ёсны эрхтэйгээр Монсодор хэвлэлийн компани 2 жилийн өмнө тасгалын номын анх хэвлэн гаргасан байгаа. Тэгээд энэ тасгалын ном нь болохоор анхан шатныхан зориулагдсан. Энэ ягаан өнгөтэй нь болохоор үндсэн сургагчиг 1 гэж байгаа. Тэгээд энэ сургагчийнхаа дагалдах CD-тэйг ирсэн байгаа. Тэгээд энэ номон дээр гарч байгаа бүх дасгал харилцан яриа тэгээд
Мондай гэдэг Японоор тэгээ эднэрийг агуулсан байгаа. Ер нь энэ үндсэн сурагчид яг юуны тухай ер нь гарч байгаа. Үндсэн сурагч гэхээр баг эхнээсээ л одоо яг Японоог сурах юу хэрэгтэй агаас эхэлж байгаа. Ерөөсөө л Японы цагаан толгой үсгнээс ахуулаад 1-р сурагчтай 1-ээс 25 дугаар хичээл багтсан байдаг. Тэгээд 2-р сурагчтай болохоор 25-аас 50 дугаар хичээл нь багтсан байгаа. Тэгээд энэ CD нь болохоор яг адилхан. Яг энэ номныхаа агуулгад багтсан бүх дасгал, дүрм, харилцан арай, текстүүд орсон байгаа. Тэгээд энэ жил 2013 онд энэ номныхоо дөрмийн номыг одоо бид нар энэ компаниас эрхийг худалдаж аваад дөрмийн номын тайлбарыг одоо орчуулж гаргаж байна. Тэгээ эх оныхоо 2014 онд багтааж гаргана. Тэгээд ерөнхийдөө ингээд хамгийн энгийн сонирхолтой аргаар хялбар аргаар Японы хэллийг сурах тийм арга барилыг эзэмших юм сурагч байгаа. Би Япон хэллийг анх Японы хаан цэцгийг хараад сонирхож эхэлсэн. Бичиж байгаа тэр биерийн бичлэг одоо шодо гэж хэлдэг. Тэр биерийн бичлэгийг анх тэр секс дугууланд нь явдаг гэсэн. Японы хэл нь яг Аз дорн дахны хэлтэй. Тэгээд залгамал хэл Монгол хэлтэй дөрмийн үед адилхан. Тийм болохоор Японы хэл сурахад бол нэг хүндрэлтэй биш. Өнөөдрийнхөө сурвалжлагаар тойл бичгийн стандарт гэж юу юм? За гадаад хэлийг хэрхэн хурдан сурах болоод гадаад хэл сурахын аш холбогдол зэрэг маш олон сэдвээр мэдээллийг үзэгч танд хүргэлээ. Ингээ бидэнтэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Харин хөтөлбөр үргэлжилж байна.